Үхлийн дараах амьдрал буюу үхсний дараа юу тохиолддог вэ? Үхэл нь энэ дэлхий дээр амьдарч байгаа хөгшин залуу, баян ядуу, хар цагаан гэд ямар ч хүнийг ялгалгүй эрх цагтаан ирдэг зүйл юм. Хүмүүс үхлийг чухам ямар зүйл байдаг бол үхсний дараа хаашаа явдаг, дараа төрөл гэж байдгүй гэд олон асуултуудыг хайсаар ирсэн. Мөн хүмүүс дотны хүнэн нас барахад нь хүн үхээд яадаг болоо, зовж шаналдаг болов, бидний хардаг болов, нас барсан хүнд туслах арга гэж байдаг болов, нас барагсад ирээдүйд яах бол тэдэнтэйгэн эргээд уулзах болов гэх зэргээр шаналж суудаг. Хүний бие махбод үхсний дараа оюун ухаан бодиттой байсаар байдаг болохыг эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталсан бөгөөд хүн төрлөختөн үхлийн дараах амьдрал байдаг эсхийг мэдэх гэж удаан хугацааны турш судалж ирсэн билээ. Эдгээр асуултанд шашнууд янз бүрээр хариулдаг. Жишээлбэл сайн хүн тэнгэрт деваажинд гардаг бол муу хүн тамд унаж амьтан хийсэн үеийн үрээн эдэлдэг гэж зарим шашин номлодог. Зарим нь үхсэн хүний сүнс өвөг дээдсийнхээ сүнс рүү очдог гэж сургадаг байхад нас барсан хүн нөгөө ертөнцид очиж нүгэл буйнаа дэнслүүлээд дахин хүн болж төрдөг гэж тайлбарладаг шашин бас байдаг. Хүмүүс мэдэхгүй зүйлээс айдагчлан үхлийг мэдэхгүй учраас айж зочирдож хүлээж авдаг. Ямар ч тач энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн байдгаа бүх амьд биетүүд үхдэг нь тойрч гарахгүй жам юм. Сүнс гэж юу вэ? Хүн үхсний дараа сүнс гэж зүйл байдаг гэдгийг шинжлэх ухаан яг таг нотлоо гэж бас үгүйсгээгүй билээ. Бүр сүнс нь тодорхой хэмжээний өөрийн гэсэн жинтэй гэж тодорхойлсон ч тохиолдлууд байгаа. Судлаачид түүхэнд байгаагүй өргөн хэмжээний туршилт явуулж үхлийн дараа оюун санаа үргэлжлэн амьдрдгийг илрүүлжээ. Тэр нь бидний яриад байгаа үхсний дараах сүнсэн бие юм. Хүн бие сэтгэл хоёрын бүрдэл ба махан бие идэвхгүй болж зүрх зохисхийг үхэл, хийн чанар буюу оюун ухаан сэтгэл үлдэхийг сүнс гэж довчхон ойлгож болох юм. Үхсний дараа сүнс нь өөрийгөө үхсэн гэдгийг мэддэггүй байна. Монголчуудын хувьд бурхан болсон хүнийг муу хэлдэггүй, сайн хүн байсан даа гэдэг шүү дээ. Мөн тэр бүрчлэн хувцс хонрыг нь бас эд зүйлийг нь ч хөнддөггүй. Бурхан болоочдын араас 21-49 хоног буян уйлддаг. Энэхүү ёсууд нь тухайн хүний сүнсэн гэрээн эргэж байдаг бөгөөд эхний хэд хоногтоо өөрийг нь үхээгүй гэж бодож явдаг бай. Тухайн хэд хоногтоо өөрийгөө үхээгүй гэж бодож явдаг ба өөрийг нь хэн юу гэж хэлхийг нь сонсож байдаг юм байна. Бас өөрийнх нь эд хэрэглэлд хүрэхэд зөвшөөрлгүй авсанд өөрийг нь муулж муухайгаар хэлж байгаад нь ундууцаж хэлэгнэж тухайн хүнд нь хорлол үйлдчихдэг байна. Ингэснээр тухайн сүнсний төрөл доошлох буюу хүн болж төрөх байсан бол адуус болж төрөх зэрэгээр үгсэн амьд хаанаа таан үзүүл болдог ажээ. Ийм болохоор бурхан болсон хүнд их л хүмүүс тал засаж буян номыг хэд шамдан үйлддэг нь энэ ээж. Тийм болохоор бурхан болсон хүнд буйныг ихэд хийж тэр хүний төлөө сайн сайхныг залбиран өрөөдөг нь энэ ажээ. Клиник үхэл гэж юу вэ? Сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид өөхөх мөч буюу сүнс биенээс гарах үед ямар байдгийг клиник үхлээс эргэж ирж амьдарсан хүмүүстээр судалгаа хийж туршсан байна. Үүнийг Голландын хэсэг эрдэмтэд туршилтаар баталсан бөгөөд олон хоног сараар ухаангүй хэвтэх хүмүүс түр зургийн буюу клиник үхэлд орсон. Ийм хүмүүсийн зүрх тасалдан зогсч тарихны цусан хангамж суларч ухаан ордоггүй. Гэхдээ бас бие нь бүрэн өгчихгүй үхэл амьдралын цаагт байдаг юм байна. Иймэрхүү клиник үхэлд өртсөн хүмүүсийн зүрх зогсож амьсгал хураасны дараа хурц гэрэлтэй хонгил үзэгдэж түүний амьдралд тохиолсон юмс үзэгдэл агшин зур үзэгдээд сэтгэл тайвширч жинхүүтэлд ордог гэж ярьдаг. Ремон Муди хэмээх эрдэмтэн клиник үхэл буюу үхлийн ирмэг дээрх туршилт хэмээх туршилтыг явуулжээ. Орчин үеийн сэхэн амьдруулах арга ажиллагааны хүчинд тухайн туршилтыг нь тавж гарсан хүмүүсийн 50% өөрийн үхлийг мэдэрч байснаа ярьсан байдаг. Клиник үхлээс амьдарсан өвчтнүүдийн 40% нь хурц гэрэлтэй хонглоор явж байснаа баталдаг ба тэдгээр өвчтнүүд
Хэндэн ч айдас сандрал эвгүй байдал бараг мэдрэгдээгүй. Харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрж байснаа нь ярьжээ. Голландд нэгэн сонин явдалтай тулгарчээ. Гэлийг үхлээс сэрсэн өвчтөн сэрээд хиймэлшүүдийн эмч нараас нэгсэн байна. Үүний учир нь ийм юм болжээ. Маш хүнд өвчтөн нэгэн өвчтөн эмнэлэгт хүрэгдэж ирсэн байна. Түүнд зүрх нийллэг хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар тэрний улаан хоолойд нь гурс суулгаж дүүгээрээ хиймэл амьсгал хийхээр шийдэж амны хөндөгөөс нь хиймэл шүтгийг нь авсан гэжээ. Цагаагасын дараагаар өвчтний зүрх цохилж амьсгал нь хэвэн болсон бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүтэн эргүүлж өгөхийг хүсжээ. Эмчилгээний явцад өвчтөнгөө сэхэн амьдруулах гэж твдэж байсан эмч нар хиймэл шүтийг нь хаан тавьснаа огт санахгүй байсан бөгөөд тэгтэл өвчтөн өөрийнхөө шүтийг хэн авч хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн гэдэг. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж өөрийгөө амьд байгааг тэдэнд мэддэх гэж хичээж байснаа нь ярьжээ. Эрдэмтэд үнээсээ үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн тарихнаас тусдаан оршин байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Харин одоо та бүхэндээ гэлийг үхэлд ороод эргэж амьдрсан монгол хүмүүс тохиолдсон сонирхолтой баримтуудыг хүргэе. Ажлаасаа нэлээд оройтож тарсан бүсгүй сүүлийн автобусанд амжид суухаар зам хөндлөн гүйж явтал хажуугаас нь хурдтай яваа машин давхин ирж мөргөхийг бүдэг бадаг санджээ. Машинд мөргүүлээд 10 м хол шидэгдсэн бүсгүй дариг толгой нуруу нугсандаа маш хүнд гэмтэл авч гэмтлийн нэмлэгт хүрэгдэж ирсэн байна. Бүсгүй амнаас дээсэн төрөн дээр 20 хоног байж байгаад сайн нэг юм ухаан орж ам аврагдсан байжээ. Бүсгүй ухаан ороод ухаангүй байхдаа нөгөө ертөнцөөр сүнс нь яваад ирсэн тухайгаан ийхүү ярьжээ. Би машинд мөргүүлж шидэгдэж байснаа бүдэг бадаг ханал сандаг. Би маань асар ихээр хөнгөрсөн байсан. Нэг мэдсэн би урт харанхуй хүйтэн хөнгөлөөр ороод ёлтой хөтөдийг гэрлийг даган хар хурдаараа гүйж байсан. Хамаг бие минь хөнгөрч бараг нисч байсан гэхэд болно. Ингэж нисч явхдаа талигаач болсон олон танил хүмүүстэйгэн уулзлаа. Эмээ өвөө надтай уулзаад ач зээ нар минь та нар чинь яачсан улсууд вэ? Бидний шарил дээр очидгүй юм аа гэхэд 49 хоногийнх нь өдөр ядахтан зулэргэж болно доо хэмээн гомдож байсан санагдана. Яг энэ үед хамаг би чингүүдлийн байдалд орж ахин би гэртээ ирсэн боловч нөхөр хүүхэд маань намайг ер тоосон шинжгүүд зурагт шаагаад сууж байлаа. Би тэдэнтэй минь тусаан мэдлбэл намайг ер тоосонгүй. Ахаад би хүйтэн хөнгөлөөр хар хурдаараа гүйж гэрэл засарсан орчинд орж ирсэн. Гэтэл 20 жилийн өмнө намайг 3 дугаар ангид байхад зүрхний өвчнөөр бүрхэн болсон ангийн минь найз охин маань уйлаад сууж байлаа. Тэрний хувцсан цав цагаан над руу инээмсэглэн харж загсав. Бодвол тэр деваажин байсан баха. Тэрний царай хачин хөшинг байдалтай тэгсэн хэрнээ нүдэнд гүлийж хоцорсон. Бор царай нь хувхай цагаан бас час улаан уруулан үнсэн саарл болчихсон байлаа. 10 настайдаа хорвоогийн мөнх усыг үдсэн хөөрхий тэрэнд юуных нь нүгэл хилэнцгэж байх вдэ. Би хэсэг амьсгаа аваад дахиад миний бие жингүүдлийн байдалд орж хүйтэн хонглоор гүйлээ. Би минь хачин хөнгөн шингэн болчихсон байсан. Хонглын үзүүртө бүдэг гэрэлдэж байснаа алга болчихов. Дахиад л би хамаг хүчин шавхан гүйтэл айжим ажмаар өнөөх гэрэл тодорч эхэллээ. Хонглын амсар улам томорч би цаашаангүйсээр нэг мэдхэд нилийсэн цагаан тэнгэр надад үзэгдсэн юм. Би нүдэн сохолчихын тулд гараараа нүдэд дарах гэвэл гар маань даагдахгүй хүнд. Нүд маань бараг сохрог шахаж би нүдэн аних гэж хичээгээд чадаагүй. Хамаг хүчин дайчлан шүдэн тас цууж байгаад баруун гараараа нүдэн дарах гэвэл хамаг би хачин хөвдөж гинт миний чихэнд ээж минь ашгүй ухаан орлоо. Охин минь битгий нүдэн анаарай. Заавал харах ёстой шүү. Миний охин гараа битгий хөдөлгөөрэй гих сонсогдлоо. Миний харсан тэр цав цагаан тэнгэр нь цэхэн амьдруулах тасгийн тааз байсан юм билээ. Эргээд бодоход хэрвээ би хамаг биеийн дайчилж гараа хөдлөх гэж оролдоогүй бол тэр чигээрээ нөгөө ертөнцийг зорих байсан бизээ хэмээн бүсгүй ярьсан байна. Баруун аймагт дээвэр хийж яваад осолд орсон жолооч ярихдаа би осолд орсноо бүр төрхөн мэддэг. Эхнэр маань намайг 3 хоног сагсан. Би хонглоор гүйж яваад яг гэртээ орж иртэл эхнэр маань цай аваад сууж байлаа. Би тэрнээс сайн сууж байв уу гэвэл тэр дуугардгүй. Буруу хараад уйлаас очихв. Тэгэхэр нь би чи намайг сонсож байна уу
Эсвэл ярих дургуйч нь хүрээд байгаа мó гэвэл эхнэр маань тагдуугүй. Элдв хоёроор харааж зүрхэж үзлээ бас дуурдаг бай. Тэгэхээр н дургу хүрээд алгадах гэсэн чинь хамгүй суларчгаад гар хөдөлдөггүй. Аргаан бараад нүүрлүү нулимх гэд өргөшэн хүзүүг хүчлэн байж сунгасан чинь гинтхэн толгой тарих таагдахгүй ихээр өвдөж би ухаан орсон гэж ярьжээ. Ээжийнхэн дүү хоолойг сонсоод ирэж ирсэн залуу. Нэг залуу хагалгаа амжилтгүй болж миний зүрх зогссон юм. Намайг нэг гэрэл дуудаж би ч тийшээ өөрийн мэдлгүй алхаж явтал араас ээжмэн дуудаж орилж байсан юм. Миний хамгийн хайрладаг хүн чангаар намайг дуутахад буцаж очихгүйгээд яах вүлээ. Харин би ээж рүүгээ очих замдаа гинт сэргэж амарсан юм. Ээж минь миний амийг аварч амьдруулсан ажилтан билээ. Осолд орсон залуу. Залуу зам дээр явж байгаад гинт хүчтэй өвдөлт мэдэрч доошоо унжээ. Тэрээр сэргээд эргэн тойрноо хардал цагдаагийн машин дөргөний тэрэг ирчихсэн хүмүүс нэг хүнийг тойрч зогссон байж. Залууч гайхаж чухам юу болсныг лавлахаар ойртож очиход нэг залуу цусны дунд хэвдэж байсан бөгөөд сайтар ажиглал бол дунжиг танилцараа харагджээ. Энд чинь хэн блэ гэд лавлж хараад юу вэ? Энд чинь би байна штэ гэд гайхан цочрдож хэсэг хугацаанд ухаанан алдсан бөгөөд удалгүй тэрээр эмнэлгийн орон дээр сэрээд осолд орсноо мэдэж клиник үхлийг өөрийн биеэр мэдэрснээ ийхүү ярьсан байна. Эндээс дүгнэхэд хүн үгсний дараа сүнсгэж зүйл үлдэж тэрч бүхэл хүний сүнс өөр ертөнцид очдог бололтой. Мэдээллийн эхэнд дурдсан шашин номлогчдын сургадаг деважнуу там уу? Нэг бол өвөг дээдсэн амьдардаг ертөнцийн алинд нь очих нь тухайн хүний энэ насандаа хийсэн сайн муу үеийн үрээс л хамаардаг байх юм. Тэгэхээр эрдэм номдоо нэвтэрсэн хүмүүс энэ насандаа сайныг үйлдэж одоод эрх төрөлдөөн бургадын ертөнц рүү очдог гэсэн үгээр энэ удаагийн мэдээлэл дуусгаж байна.